Сайн байцгаана уу хүмүүдээ. Өнөөдрийн хичээлээрээ бид Монгол Улс тусгаар тогтнолоо алдсан гадаад дотоод шалтгааны талаар үзэж судлах нэ. За, газрын зургийг анхааралтай ажиглаарай. Монголчууд хэрхэн тусгаар тогтнолоо алдсан үйл явц нь түүхэн он дарааллын дагуу харагдаж байгаамаа. За, өнөөдрийн хичээлийн зорилго маань монголчууд тусгаар тогтнолоо алдсан нийтлэг шалтгаан, үр дагаврыг танин мэдэж түүхэн сургамжийг тодорхойлох ийм зорилготой хичээл байгаа. За, өмнөх мэдлэгээ бүгдээрээ сэргийн санацгаая. За, 1636 онд бол Өвөр Монгол манжид эзлэгдсэн байгаа тийм ээ. За, өмнөх хичээлүүдээрээ бас нэлээд дэлгэрэнгүй тайлбартай явц учраас хүүхдүүд маань баримжаа сайтай байгаа гэдэгт багш нь итгэж байна. За, ингээд 1638 онд бол 9 цагааны алт гэдгийг бол Манжин хаан халахын 3 ханыг жил бүр бэлэг барьж байхыг бол зарлиг болгосон байгаа. За, 1640 онд их цаазыг баталсан. За, энэ бол ойрд монголчууд болоод халах монголчууд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх, нэгдсэн ийм засаг хуульд захирагддаг байх энэ одоо зүйлийг бий болгохын тулд ил тарвахтай Улаанбаатар гэдэг газар бол уулзаж 120 зүйл бүхий хуулийг баталж байсныг сэргийн санаарай хүүхдүүдээ. За, 1676 онд бол Галдан хаан ширээнд суусан. За, ингээд зүүн гарын хаант ус ихэд хүчрэгжиж гарч ирээд халах Монголыг өөртөө дагуулахыг бол эрмэлзснээр халах Монгол бас манжид дагаар орох энэ одоо түүхэн шийдвэрт их нөлөөтэй байсан гэж үздэг. За, 1755 онд бол ойрд монголчууд зэвсэгт бослого гаргаж бол өөрсдийн тусгаар тогтнолыг хамгаалахын төлөө тэмцэж байсан талаарх түүхэн их сурвалжууд бол бидэнд бэлгэнэ байдгаа. Та бүхэн бүгдээрээ сэргийн санацгаагаарай хүүхдүүдээ. Тэгэхээр ер нь монголчууд манжийн захиргаанд орсон гадаад шалтгаан юу байсан юм бэ? За, энэ болохоор ер нь тухайн үеийн монголчууд бол халах Монгол, Өвөр Монгол, Баруун Монгол буюу зүүн гарын хаант ус гэсэн 3 том хэсгээс бол бүрдсэн байсан байгаа. За, зүүн урд талаас бол Алтан улс үргэлж одоо аюул нүүрлүүлж байсан байдаг. За, хойд талаас бол Орос улсын түргэмгийлэл эрчимжиж Оросууд одоо эзэнт гүрний үед нэгдсэн засаг төртэй болсон тэр цагаас хойшоогоо бол өөрсдийн түргэмгийллийг алс дорндод бол идэвхжүүлж байсан байдаг. За, ингээ 17 дугаар зууны ихэнх үед Монголын өмнө зүгээс Мин улс одоо хаалган боторхох бодлогыг бол маш эрчимтэй хэрэгжүүлж ирсэн. За, ноёдыг өвөр зуурн талцуулах, талдаа татах, шан харамж өгөх зэрэг бодлогуудыг баримталж байсан байдаг. За, тэгвэл монголчууд ер нь манжийн захиргаанд орсон дотоод шалтгаан нь юу байсан юм бэ? За, энд бүгдээрээ Өвөр Монголын одоо манжийн захиргаанд орсон дотоод шалтгаан яг юу байлаа гэдгээ эргээгээд нэг харцгаая. За, 1612 онд бол Нурхаж түүний хөвгүүд Хорчин Жарууд аймгийн ноёдыг өөрсдийн эхнэр болгон бол авсан байдаг. Тэгвэл Лэгдэн хаан мөн одоо салан тусгаарлах санаарлыг төрөөс ихэд итгээд явдал хэмээн датуу тэмцэж цээрлүүлж байсан үе бол байна. За, ингээд 1626-аас 29 онд манж нар хүч хэрэглэж одоо Өвөр Монголын бусад анх одоо дагаар орсон 5 аймгаас гадна бусад олон овг аймгуудыг бол эзлэн бэрхшээлтэй оруулсан байгаа. За, 1626-аас 1634 онд манж нар бэрхшээлтэй оруулах болон талтаа татсан ноёд тайж нарыг хамтаар Лэгдэн хаан руу бол давталсан байдгийг сэргийн санаж байгаа хаа гэж өгш нь итгэж байна. За, ингээд ер нь нийтлэг одоо манжийн захиргаанд Өвөр монголчууд орох болсон шалтгаан бол ураг төрлийн холбоо элчин харилцаанд дулдуудах За, Монгол аймагуудыг талтаа татах энэ аргыг бол хэрэгэлсэн байна. За, Өвөр Монголын зарим ноёд хаадын төвлөрсөн засаглалыг эсэргүүцэжсэн тэр одоо үзэл хандлага дээр тулгуурлаж тэдгээр ноёдыг Лэгдэнгийн эсрэг турхирах бодлого бол явуулж байсан байна. За, манж нар 1626 онд бол Жарууд байран дараа нь Хорчин аймаг За, ингээ 27 онд 8 авхан аймагуудыг 28 онд бол Харчин 29 онд бол авах төмөд аймагуудыг бол бэрхшээлтэй мөн ордоо оруулсан байдаг бахны. За, тэгээ ер нь манж нарын одоо 1626-32 онуудад явуулсан одоо цэргийн хүчээр 2 дахин давталсан энэ үйл ажиллагааны хүчин давтагдсан Лэгдэн хаан бол Хөхнүүрийн зүг одоо зам бүрүүлж яваад ингээд 1634 онд бол мөхсийг үтсэн байх нь л За, ингээд 1636 онд бол Өвөр Монгол бүхэлдээ манжийн бэрхшээлд орсон ийм одоо
харамсалтай түүхэн үйл явдал болж байсан байна. За ингээд өвөр Монголын 16 ноёдын чуулганд мөгдөнд болж Алтан улсын хаан нэг өөрсдийн эзэн хаанаа эмээ бол хүлээмжшүүлсэн байдаг бахны. Эндээс нэгтгэхэд харвал манчнар бол одоо ураг төрлийн холбоо тогтоох, үүр зуур нэвтрэлцүүлэх, одоо эсрэг үзэл бодолтой төвийн нэгдсэн удирдлагыг одоо эсэргүүцэж байгаа ноёдуудыг эзэн хаан руу турхирах тийм ээ. За одоо тэр феодалын бутарлын тэр үйл явцыг бол маш овчноор бол ашиглаж ирсэн байна. За тэгээд нэгийг нөгөөгөр нь цохиулах эдгээр одоо аргуудыг ашиглаж одоо дотоодын зөрчилдөөр нь тулгуурлан өөрсдийн одоо иргэшээлд оруулахын үйл ажиллагааг бол эрчимжүүлж амжилттай явуулж бас чадчихсан байна. За Лэгдэн Утагт хаан гэж юу ямар хүн байсан юм бэ гэдгийг эргээгээд нэг санацгаая бүгдээрээ. За Лэгдэн Утагт хаан бол Алтан уургийн сүүлчийн хаан гэдгээр нь манай хүүхдүүд бол маш сайн мэдж байгаа бах. За тэрний үед бол Монголын хөдөлгчид бол нэг хаан захирагддаггүй, олон жижиг одоо ноёдын мэдэлд хуваагдаж, за бидний сайн мэдгээр феодалын бутрал гэж ярьдаг те. За ингэж хуваагдан байсан байна. За Лэгдэн хааны захиргаанд зөвхөн захар түмний 8 оршууд бол оршиж байсан бол хэдий тийм боловч одоо бүх Монголыг одоо эрхэндээ оруулах төрийн бодлогыг бол явуулж, талаацтай бодлогуудыг бол явуулж байсан ийм одоо хаан байжээ. За тэр бол анхандаа одоо хаан болсныхаа дараагаар тайван төрөөр нэгтгэх энэ бодлогыг явуулж байсан байдаг. За бурхны шашны үзэл сурталаар нэгтгэхийг зорьсон, төвлөрсөн засаг захиргааг гэрчүүлэхтэй ноёд язгууртнуудын эрх ашигыг эрхшигтэй зөрчилдсөн энэ үйл ажиллагаануудаа бас явж ирсэн. За ийм тохиолдол бол бас төрөө сэтгээд явдал хэмээх ойлголтуудыг бас гаргаж ирж ирсэн байх нэ. За дайчин төрөөр нэгтгэх буюу одоо эхлээд ингээд тайван замаар нэгтгэхийг одоо ирмэлцсэн байна тийм үү. Гэсэн хэдий боловч дайчин төрөөр нэгтгэх бодлого явуулахаас аргагүй ийм одоо түүхэн нөхцөл байдал үүссэн. За олон аймгийнхны дэмжлэгийг яг энэ дайчин төрөөр нэгтгэх буюу одоо хэрвээ тэ манжийн талыг баримтлсан байх, эсвэл тэр одоо манжийн талд тал тохой татсан байх ийм зүйл байсан бол гаргасан одоо тэдгээр ноёдуудыг бол маш хатуу цээрлүүлж хэлсэн. Ингэснээр бол олон аймгийн дэмжлэгийг алдаж одоо дотоодын дайн самун гарах те дотоодын дайнд хүчээ одоо алдах ийм үйл явц болсон байна. Мэн улс болон хойд алтан улсууд бол эдгээр дотоодын зөрчлийг нь улам дэвэргэж хүчийг нь доройтоход бол асар их нөлөө үзүүлсэн гэдгийг манай хүүхдүүд зэрэг санаарай. За халах ер нь манжийн иргэшээлд яаж орлоо? За ер нь энэ одоо сэдвийг бол манай хүүхдүүд нэлээд сайн үзэж судалсан байгаа байх гэж багш нь найдаж байна. За халах бол одоо мэдээж манжийн иргэшээлд орохгүй төлөө ихэнх үедээ бол манжийн хаантай айл болох эвтэй найртай харилцаа тогтоож тэгээ дотоодын самуунд нэрвдэхгүй байхыг бол эрмэлзэжсэн боловч Галдан хаанаар удирдуулсан зүүн гарын хаант ус одоо 1688 онд халахыг өөртөө нэгтгэхээр довтлох үед яавч зүүн гарын хаант ус буюу ойрд монголчууд нийт монголчуудыг нэгтгэн захирах нь Алтан уургийн хаад язгуур болоод халах Монголын түүхэн уламжлалт таарахгүй гэж үзсэн учраас манжийн одоо иргэшээлийг хүлээн зөвшөөрөх тийм ээ эргээд манжийн хаанд дагаар орох энэ одоо үйл явцыг бас их түрэгтгсэн талтай гэж бол үздэг байх нэ. За ингээд 1689 онд бол ар элстэй тулсан чуулганаар халахын ноёд одоо манжид дагаар орох тухай анхлан одоо хэлэлцсэн байдаг бахан. За ингээд 1691 оны 5 сарын ихээр манжийн Инх хамглан хаан одоо ирж зарлиг сонсгож одоо халах Монголыг өөрийн иргэшээлд оруулснаа одоо аль биесээр зарласан байх нэ. За ингээд нийтлэг байдлаар нь аваад үзэх юм бол халахууд одоо манжийн иргэшээлд орох гол одоо шалтгаан бол мэдээж төвийн нэгдсэн удирдлага буюу одоо тэр хаан засаг нэгдсэн хаанда захирагдах байдал бол одоо сул байсан. Лэгдэн хаан таалал болсон тийм ээ. За үүнээс хойш одоо Төвшөөд хаан, Засагт хаан, Сэцэн хаан зэрэг аймагуудын өвөр зуураа одоо үл ойлголцсон бие биендээ одоо бас тэмч үл итгэлцсэн байдал тий итгэлцэхгүй байгаа байдал дээрэс нь энэ гаднаас довтолж орж ирж байгаа зүүн гарын хаант улсын довтлогоо зэрэг нь бол асар их нөлөө үзүүлж байсан байх нэ. За ер нь одоо энэ алхахын одоо манжийн иргэшээлд орсон энэ үйл явцад дотоодын хямрал нь яаж нөлөөсөн юм бэ? Тэгэхээр 1660-аад оноос алхахын засагт хан ширээний төлөөх бол тэмцэл хямрал бол хүчтэй болж ирсэн. За ингээд 1686 онд Заг байдрын хүрэн бэлчирт бол бас тулаан болж 1688 онд Олгой нуурын тулаан болсон.
За ингээд 1689 онд 19-ийн чуулган болж анхлан Манжин одоо хаанд дагаар орвол ямартай вэ гэдэг талаар бол ярилцсан бол 1691 оны 7 нуурын чуулганаар бол Манжин хааныг аль ёсоор хүлээн зөвшөөрч иргэшээлт нь бол орсон байдаг бахны. За Хөхнүүрийн монголчууд буюу одоо бас Монголын томхон хэсэг шүү дээ тийм ээ. За эдгээр хүмүүстэй эдгээр хэсэг маань яаж одоо Манжин иргэшээлд орсон байна вэ гэхээр нэгдүгээрт бол Хөхнүүр одоо төвдийг цэргэлэн эзэлсэн. За ойрдын ноёд энэ одоо аян дайны хийснээр дээрх газрыг засаглан захирч нь зарим ноёдыг одоо албатын хамтаар нүүлгэн сууршилсан байдаг тийм ээ. За энэ талаарх одоо ойлголтууд бол 8 дугаар анги бол 11 дугаар ангийн сурагчид дээр бас нэлээд багахан орсон байдаг учраас хүүхдүүдэд маань нэмэлт одоо мэдээлэл хэрэгтэй гэж үзээд багш нь орууллаа. За Гүүш хаан төр байх бол 1582-оос 1665 онд ямар үйл ажиллагаа явуулж ирсэн гэхээр төвд орныг байлдан эзэлж хошууд улсыг бол байгуулсан. Тэгэхээр одоо ойрдын зарим хэсэг төвдөд очиод хошууд гэдэг улс байгуулсан юм шүү дээ тийм ээ. Цаашлах юм бол одоо 5 дугаар далай лам Лувсан жамцыг төвдийн бурхны шүний тэргүүнээр өргөмжилж одоо байсан бахнэ. За зүүн гарын улсын Жанжин их цэрэн дондын товтлогоо. За тэгэхээр ингээ зарим хэсэг нь очиод төвдөд тий өөрсдийн орхилыг тогтооод ингээд Хөхнүүр төвдөд хошууд гэдэг улс байгуулчих чинь тийм ээ. За энэ бол ойрдын хошууд Хорс дөрвөд торгуудууд гэл одоо гол овг аймагуудаас аль нэг одоо тэр хошууд хэсэг нь тасарч очиод одоо байгуулж байгаа ийм үзэгдэл байх нь. За ингээ 1698 онд Гүүш хаан төр байхын 10 дугаар хүү Дашбаатар ноёдын хамтаар Чин улсад дагаар орохоор шийдсэн ч захирагдalgүйгээр буцаад ирсэн. За ингээ 1717 онд бол зүүн гар улсын Жанжин төвдийн Лас хотыг эзэлж авч одоо хошууд угсааны хаан Лавзныг бол хөнөөж байсан байх нэ. За тэгэхээр бас зүүн гарын хаант ус ч гэсэн хошууд улстайгаа юм дотоодын зөрчилтэй байсан байх нь шүү дээ тийм ээ. За ингээ Манжчин улс төвд рүү бол давталж орохдоо одоо 1720 онд Манжнар төвд рүү бол ер нь цэргийг оруулсан. За ингээ хошуудын цэргийн гол хүчийг бол бут цохиж 1721 онд төвдийг одоо захирч байсан ноёдын эрх мэдлийг устгаад Лувсан данзанд бол Хөхнүүрийн баруун гарыг захируулж энэ Хөхнүүрийн монголчууд Манжин захиргаанд бол орсон байх нэ. За тэгэхээр энэ Хөхнүүрийн монголчуудын Манжин захиргаанд орсон одоо суурь шалтгааныг бид ингээд эргээгээд нэг харах юм бол юу байж болмоор байна? Та манс юу гэж дотроо тунгааж байна уу? Аха. За тэгэхээр энд бол одоо нэгд ойрд монголчуудын дотоодын одоо энэ зөрчил тэмцэл бол маш нөлөөтэй байсан гэдэг нь харагдаж байгаа хаа гэж багш нь итгэж байна. За тэгэхээр ер нь зүүн гарын хаант улс одоо Манжид яаж эзлэгдсэн юм бэ? Тэгэхээр цорсууд бол гол суурийг яагаад эзлэх болсноос энэ болсон эхнэ. Ер нь торгуудууд болон дөрвөд хошуудын нэг хэсэг ижил мөрөн рүү нүүсэн те. Энийний дараагаар бол нутагтаа үлдсэн цорсууд зовхилагч байр суурьтай үлдсэн байгаа. Цорсын тэргүүлэгч Эрдэнэ Тодор Хунтайжийн үед бол ойрд улс нэлээд одоо хүчрхэгжиж бол гарч ирсэн байгаа юм. За ингээм Галдан бушигтын үед бол Эрдэнэ Тодор Хунтайжийн хүүдээ Галдан бол 1676 онд зүүн гарант улсын хаан болсон. За ингээд улмаар 1688 онд халах руу цэргэлэн довтолж бол Манжчин улсын эсрэг тэмцэж байх зурт түүний ач дүү Цэвэ Маравдан 1665-аас 1727 он хүртэл одоо зүүн гарын хаант улсын төрийн эрхийг барьж ирсэн энэ хүн төрийн эргэлт хийж бол өөрийгөө зүүн гар улсын хаанаар бол өргөмжилсөн. Тэгэхээр одоо хаан нь халах руу довтолж байх хооронд төрийн эргэлт хийчихсэн болж таарж байна тийм ээ. Тэгэхээр эндээс одоо авах бас нэг суурь тэр одоо монголчууд Манжин иргэшээлт ялангуяа зүүн гарын хаант улс Манжин иргэшээлт орхолсон нэг суурь одоо шалтгаан бол дотоодын хаан ширээний төлөв тэмцэл нөлөөтэй гэдэг нь бас харагдаж байгаа хаа гэж багш нь найдаж байна. За ингээд зүүн гарын хаант улс бол Галдан цэрэн хааныг нас орсны дараагаар бол дотоодын хямрал зөрчил нь бол үлэмжигсэн. Зарим ноёд зайснаар бол Манжин талд бол дагаар орсон ийм түүхэн үйл явдлууд болж исэн байх нэ. За ингээд Манжчин улс бол зүүн гарын хаант улс руу бол давталж 1755 онд зүүн гар улсыг Даваач хааныг бол барьснаар зүүн гар улс мөхсөн гэж үзэж байгаа юм. За гисэн хэдий ч одоо 58 оны хүртэл бол зүүн гарын хаант улсын бусад ноёд энгийн иргэд одоо тусгааруулсан хамгаалан тэмцсээр үлэмж хядагдаж асар их хохирлыг бол амссан ийм харамсалтай үйл явдал бас болж байсан байх нэ. За ингээд эргээгээд бид нар ингээд монголчууд Манжин иргэшээлд орох болсон гадаад дотоод шалтгааныг ингээд харах юм бол Монголын түүхэнд гарч ирж байгаа гол түүхэн зүтгэлтнүүд одоо Лэгдэн хаан байна те. Монголын талаас Нурхач байна. Одоо Манжин хаан тийм ээ.
За манжийн гол одоо барьсан бодлого бол цоол хэрэгэн зэрэг одоо шан харамж ургийн холбоо тогтоох ийм бодлогод бол явуулж ирсэн. Шалтгаан нь төрөөс итгээд явдал дотоодын зөрчил зэрэг дээр нь бол тулгуурласан байх нэ. Ер нь одоо угаас Алтан улс, Мин улсын үеэс хүртэл тэр хаалган доторх бодлогод бол явагдсаар байсан. За ингээд бол дараа нь одоо улмаар гарч ирсэн Манжчин гүрэн бол мөн эрчтэй энэ бодлогыг улам одоо залган авч явж өөрсдийн иргэшээлд одоо нийт монголчуудыг оруулах одоо түүхэн суурь болжээ. За ер нь гол үйл явдал бол ноёдын уралдаас хамаатай байсан гэдгийг нэгтгээд харж болохоор байгаамаа. За Алх Монголын хувьд болохоор Жахуун дорж өндөр гэгээн зан озар нар бол мэдээж Монголын түүхэн зүтгэлтнүүдийн хувьд одоо голлох нөлөөтэй байсан байгаа. За өндөр гэгээн зан озрыг манай хүүхдүүд бас мэдж байгаа ах тийм ээ. За цагаан ногоон дарихыг бүтээсэн Монголын одоо анх дугаар богд ийм хүн байгаа. За манжийн одоо бодлого бол дотоод хэрэгт нь хүчээр оролцох, хүч төрөн харилцах, талдаа татах. За ноёдуудын одоо энэ уралтыг бас ашиглах тийм ээ. Энэ бодлогуудыг бол барьсан. За манжийн бодлогууд халахын дотоодын хямрал галдангийн товтлогоо зэргээс бол хамаарад манжчин гүрэнд одоо дотоодын энэ хямрал нь манжийн иргэшилд ороход одоо суур нөлөө болсон. За энэ 1688 оны түүхэн гол одоо түүхэн эргэлтийг бий болгосон үйл явдал нь бол 1688 оны одоо олгоо нуурын тулаан байжээ. За Хөхнүүрийн монголчууд бол гүүш хан төр байх 5 дугаар далай лам одоо мэдээж маш чухал нөлөөтэй байсан баа. За 1720 онд төвд рүү бол цэрэг оруулсан. Ингээд 100 гарын цэргийн жанжин их цэрэн дондын одоо цэрэг ласыг эзлэн авсан нь бол маш чухал ийм түүхэн эргэлттэй үйл явдал байсан байна. За хошуудын эрх мэдлийг одоо устгаснаар гол үйл явдал нь бол шутарч байгаа байх нэ. За ингээд 100 гарын хаант ус бол одоо яг манжийн иргэшээлд орох үедээ тэр хүртэлх үед одоо түр ярьжсэн хаадууд бол Галтан, Цэвэрандан, Галтан цэрэн байгаа. За манжийн одоо талаас одоо тэр үеийг л өмнө нь байсан Мин болон Алтан улсын одоо үед ч барьжсэн бодлого бол ер нь бэлэг шан харамж хагалтуулах бодлого тий. За дотоодын зөрчлийг нь ашиглах ийм байжээ. Тэгээ ер нь нийтээр нь ингээ харах юм бол ноёдын урвалт, ноёдын өөр хоорондын төлөөх тэмцэл, хаан ширээний төлөөх тэмцэл болоод одоо хөрс зэрэгэлдээ улсууд те Минч байна, Алтан улс байна, за Манжчин улс байна. Эдгээр улсууд бол бэлэг шан харамж өгөх, өөр хооронд нь хагаралтуулах, цол хэрэгмээр бол аль нэгийг нь шагнах, аль нэгийг нь дорд дорой үзэх те ийм одоо дотоодын үйл ойлголцсон байдал нэгдсэн хаант төрийн одоо энэ сулрал зэргийг нь овчноор ашиглах замаар ер нь монголчуудыг бол иргэшээлдээ оруулж байжээ. За Оросын зүгээс ч гэсэн яг одоо хүч төрөмгийлсэн энэ бодлогыг бол баримталж Монголын хойд хэлийг бол занал хийлж ирсээр тэр халимаг тагн туваа зэргийг бол эзэлж авсан бурайдуудыг одоо эзэлж авсан ийм түүхэн үйл явдал болсон байдаг. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр хүүхдүүд маань ер нь монголчууд яагаад тусгаар тогтнолоо алдав те үүнд одоо гадаад болон дотоодын зүгээс ямар одоо түүхэн үйл явдлууд ямар одоо түүхэн хүчин зүйлс нөлөөлсөн байна вэ гэдэг дээр бол бүгдээрээ нэгийг бодож хоёрыг бол тунгаасан байгаа хаа гэж огшин найдаж байна. Тэгээд хичээлээ одоо анхааралтай сонссон нийт хүүхдүүдтэй баярлалаа. Шалгалтанд нь амжилт хүсье.